За сайн байцгаана уу бүгдээрэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө бичлэгээр болохоор мөнгө олдог томоохон вебсайтын талаар ярих гэж байна. За энэ сайтыг бол одоо мэддэг хүмүүс байж магадгүй. Мэдгүй хүмүүс ч их байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ сайт маань яадаг сайт вэ гэхлээр одоо орж үзье. За энэ сайтын маань нэр нь болохоор Fiverr.com гэж байна. За мэддэг хүмүүс байж хийж магадгүй. Мэддэг хүмүүс байгаа. За энэ мэдгүй хүмүүст нь зориулж хэлэхэд за энэ вебсайт нь яадаг вебсайт вэ гэхлээр ерөнхийдөө бол одоо чөлөөтөөр одоо хуваараа юм хийдэг хүмүүст зориулсан тийм вебсайт гэсэн үг. Хуваараа юм хийдэг хүмүүс, хуваараа юм хийдэг хүмүүсийг олгож байгаа хайж байгаа хүмүүс хоёрыг хооронд нь уулзуулж өгдөг юм вебсайт гэсэн үг. За хуваараа яг юу хийх юм бэ гэж бодож магадгүй. Тэнгүүд энэ дээр маш олон төрлүүд байгаа. За энэ жишээ нь хамгийн ихэнд график дизайн байлаа. Энэ чинь болохоор лого, тоглоом, зурах, visual design, одоо глобалын дизайн, вебсайтлон, моਬਾইлийн дизайн гэх мэтчлээ одоо архитектур, зургийн дизайн гэх мэтчлээ зураг дизайн, график дизайнтай холбоотой юм ажлууд нь энэ чинь ингээд байдаг. За энэ чинь болохоор дижитал маркетинг, social media, advertising гэх мэт ингээд олсон. За энэ чинь болохоор writing and translation бичиг орчуулах гэх мэтлээ. Энд бол одоо бараг бүх төрлийн хүнд хийж болох ажлууд байна гэсэн. Видео анимашн гэх юм чи байж байна. Тэгэл дотор ингээд дотор видео эдит мэтчлэн за ингээд мьюзик аудио гэхлээр одоо mix master аудио эдс гэх мэтлэн ингээд програм гэж байгаа. Бас програм дотор одоо WordPress вебсайт бичүүлэх, мобайл ап бичүүлэх юм уу маш олон төрлийн ийм ажлуудыг хийдэг хүмүүс байгаа. Та юм хийлгэхийг хүсвэл энэ сайт руу орж ирээд юм хийлгэж болно. Эсвэл өөрөө авьяастай байгаад юм хийяа гэж энэ вебсайтд бас бүртгүүлээд хүмүүс юм хийж мөнгө олчих юм. За тэгэхээр хамгийн түрүүнд одоо график дизайн, хамгийн ихэнд лого дизайн гэж. За ингээд оронгууд одоо жишээ нь. За энд нэг хүн болохоор одоо лого хийн гэж юм. Тэр нь болохоор одоо дээр дараад орчин тусдаа цонх нэгдээд орно. За тэнгууд одоо энэ чинь харагдчихээн. Одоо энгийн багц гэх юм. Энгийн үйлчлэг нь болохоор $25. Одоо танд нэг л цагаар гаргаж үзүүлэх юм байна. Тэгээд 3 өдрийн хугацаанд хийх юм байна. Тэгээд засвар оруулах нь нэг л засвар оруулах юм байна. Тэгээд одоо энэ чинээс юу дагалдаж ирэх вэ гэхлээр болохоор нэг санаа ирнэ. Тэгээд нэг логог чинь болохоор PNG өргөн гэсэн үг юм байна. За стандарт багц нь болохоор $65 гэж байна. Small business гэж байна. За энэ дээр нь болохоор 3 логоны загвар гаргаж үзүүлнэ. Логог чинь PNG өргөх юм байна. Их файлын өгөх юм байна. 2 өдрийн дотор зааргүй засвар оруулах боломжтой гэж байна. Премиум болохоор $95 гэж. За энэ л болохоор 5 загвар гэж байна. Тэгээд vector файл одоо зааргүй засвар оруулах VIP support гэж байна. За доор нь болохоор өндөр чанар 3D mockup хийж өгнө гэж vector файл гэж гэх мэтчлэн. За энэ чинь болохоор энэ хүний үнэлгээ нь болохоор 4.9 үнэлгээтэй. За энэ чинь үнэлгээг нь хараа явчихна. Тэгвэл энэ 269 гэдэг том болохоор 269 ажил одоогийн байдлаар хийцэн байгаа гэсэн. Ажил жижиг нь level 2 seller гэж байгаа. За энэ болохоор энэ сайт дээр энэ зарыг тавиад ажил хийгээд одоо тэр ажлаа одоо энэ level 1 2 байдаг л та. Энэ болохоор яг level 1 нь болохоор хэдэн ажил хийсэн
хэдэн доллар олсон гэж үүдэн яг тэрийг санахгүй байна. $100 олсон ч гэдэг лээ. Тэрэнгүүрээ level 2 гэсэн үг. За гэх мэтлэн за энэ болохоор $15 эхэлж байна. Энэ болохоор $40 эхэлж байна. Энэ болохоор top rate seller гэж байна. За 1000-аас дээш лого хийсэн байгаа юм байна. Тэгэхээр маш олон логог энэ хийсэн гэсэн үг. За энэ болохоор хэлж байгаа нь $545 гэх мэтлэн. За энэ вебсайтын онцлог нь болохоор хямдханаар юм хэлж болдог. За энэ чи level 2 seller буюу top rate seller гэдэг одоо маш өндөр чанартай тийм өндөр олон хүмүүс хийлгэсэн хамгийн мондууд нь гэсэн үг шүү дээ. Энд гарч ирж байгаа мэдээж. За ингээд доошлуулах юм бол дагаад үнэн доошлно. Гэх мэтлэн чинь сарж байгаа л тэгээд юм хийлгэх бол одоо хийсэн ажлуудын жишээ нь гүрээ засаа. За ийм лого хийж хийсэн юм байна. Энд ажил лого хийх юм байна гэж сонгоод хэлчих. За гэх мэтлэн ингээд 10 руу ороод ирвэл 10 тооцсон дараад $10, $30, $50 гэх мэтлэн ингээд байна гэсэн. Чин сонгоод ингээд юм хийлгэждэг. За логоны үеийн юм байна. За лого gaming design гэдэг байна. За жишээ нь юм байна. За тоглоомны дүр сууж тийм шиг байна. Гэх мэтлэн ингээд танд хийлгэх сонирхолтой юу л вэ бүгдийг нь хийж чаддаг. Дижитал маркетинг гэж social media маркетинг гэдэг. За энэ чинь хийлгэж болно. Бидний гол зорилго нь мөнгө олох гэдэг бол учраас энэ вебсайт дээр яаж мөнгө олох вэ гэхлээр маш олон арга байгаа. Энэ вебсайтаар мөнгө олох бол одоо энэ олон гарчгууд байгаа шиг энэ олон төрлүүд байгаа шиг энэ олон төрөл болгон дээр бид нэр мөнгө олж болно. За тэгэхээр хамгийн түрүүнд танд ямар авьяас чадвар байгаа вэ гэдгээс шалтгаална. Та хэрвээ график дизайны мэдлэгтэй, чадвартай, туршлагатай бол мэдээж график дизайн дүрэн лого ч юм уу тэний дүү бүтээдэг ч юм уу янз бүрийн энэчийн сонгоод нэг нь хийгээд ингээд зарах боломжтой гэсэн. Гэх мэтчлэн энэ олон төрлүүдээс танд тохирох танд авьяас нь байгаа тийм чадвараа сонгоод хийж болно гэсэн. За энэ вебсайтын юу надад их таалагддаг вэ гэхлээр 10 жилийн төгсөөд ямар сургуульд орохоо сайн шийдэж чадахгүй, юу хийхээ мэдэхгүй, ямар мэргэжлээр сурахаа мэдэхгүй хүмүүс бол хүүхдүүд бол энэ вебсайтыг сайн ухаж үзэх хэрэгтэй. Тэгээд ямар ажил нь ямар үнэлгээтэй байна, ямар ажил надад таалагдж байна гэх мэтчлэн хараад энэ өөр чи ямар боломж нээж өгөх вэ гэхлээр сургуулаа төгсөхгүй ч байсан болно мэдээж өөрөө чадвараа хөгжүүлээд явбал энэ вебсайт мань танаас диплом янз бүрийн сертификат нэхэхгүй тань чадвар чинь байх хэрэгтэй. Тэрэн шиг хэрвээ сургуулийн төгсөл сайн сургуулаа төгсчихвэл зөвхөн Монгол ажиллах гэсэн үг биш. Одоо энэ вебсайтаар дамжуулаад ийм ажил хийгээ гадаадаас доллар олчих гэсэн үг шүү дээ. Тэгээд доллар олоод мэдээж энэ ажил хийх юм бол зарим хүмүүст нь үйлчлүүлэгчид орж ирж юм хийлгээ тэгээд үнэхээр гоё юм хийгээд өгөөд болох юм бол тэр хүн чинь ажил таныг одоо ажлын санал танд тавих ч юм уу ийм тохиолдол маш их байдаг. Энэ зарчмаар одоо гадаад график дизайны ажил ч юм уу одоо аудио миксийн ажил ч юм уу маш олон төрлийн ажил одоо гэрээсээ гадаадд хийдэг маш олон хүмүүс байдаг Монголд. Мэдээж гадаадд ажиллах нь юугаараа давуу талтай гэвэл мэдээж цалин их авна. Тэгээд та гэрээсээ ажиллана. Заавал ажлын цагт баригдаад өглөө тэтгэж очих хэрэгтэй байл энэ Улаанбаатарын төвчөлд гараад төвчрэл яваад ямар ч шаардлагагүй гэрээсээ компьютер дээрээ ажиллаад тэгээд яг хийх ёстой ажлаа цаг хугацаанд хийгээд ингээд явах юм бол та гэрээсээ ажил хийгээд одоо Монгол авах цалингаас хамаагүй өндөр үнэлгээтэйгээр ажиллаж цалин авах боломжтой гэсэн үг шүү. Энэ нь маш том боломж байгаа. Тийм болохоор одоо дөнгөж 10 жилээр төгсөж байгаа ч юм уу мэргэжлээ сонгох ч хүмүүстэй чинь сайн харж байгаа юу хийх яагаар байна. Энэ таныг дэлхийн зах зээлд гаргах нэг арга шүү энэ вебсайт бол. За тэгэхээр за би юм чадваргүй штэ гэж бодоод байж байгаа хүн байж магадгүй. Тэгвэл энэ удаагийнхаа бичлэгээр би ямар чадвар шаардахгүй энэ вебсайтаар мөнгө олох нэг аргыг зааж өгнө. За тэр нь ямар арга вэ гэхлээр энэ вебсайт дээр мэдээж бүртгүүлээд орчихно.
За би энэс хойш ер нь бүртгүүлж авах талаар нэг ороод цагаа өрөөд баймааргүй санагдсан. Бүртгүүлж авахыг одоо та нар сураа хэлбэдэ тэг нэрээ хийгээл мэйл хийгээл тэр аяа хийж юм тэгэл орчин. За тэгээ бүртгүүлээд оронгууд за энд switch to selling гэж байгаа. Та юмаа зарах буюу лог хийнийгээ зар тавьчих бол энэ дээр дараад тэгээ зараа тавина. Худалдаж авах чинь чи чинь switch to buying гэж байгаа. Тэрэн дээрээ дараад юм худалдаа тавих ингээд ороод худалдаа тавих гэсэн. За тэнгуүтэй профайл чинь чи харагдана. Ингээд дарангууд хамгийн эхлээд энд одоо найзаа өрөө $100 олох юм сонголт байдаг. За та бүртгүүлээд оронгуудаа профайл дээрээ дараад саяных дээр дараад оронгууд за одоо энэ чи ингээд мэйлээр шууд мэйлийн бичээд үүсчихэх юм. Эсвэл ингээд линк чинь байж байгаа. Энэ линкийг копи хийгээд авчина. Тэгээд найзуудаа чатаар ч юм уу юугаар ч үгүй эсвэл тэгээд энэ линкийг явуулчин. Тэгвэл энэ линкээр найз чинь ороод бүртгүүлээд $100 маань яаж орж ирэх вэ гэхээр бүртгүүлэнгүүтээ $100 орж ирэх. За тэр маань яах вэ гэхлээр одоо би энд нэг хүн өвчлсөн байна. Тэр нь бүртгүүлсэн гэж чинь ингээд гараад ирнэ. Өдөртөгөө ингээд за 3 үе шаттай. За эхнийх нь болохоор найзад линкээрээ юм ч юм уу найзаа өөрчнө. За тэгвэл хоёр дахь найз чинь бүртгүүлчих юм бол бүртгүүлээд энэ сайтнаас одоо захиалгыг гэдэг би нэг лого хийх гэж байгаа найз маань вэ гэж бодъё л та. Тэгвэл тэр найз руугаа чи тэгвэл энэ сайтаар лого захиалга хийлгэчихье гэдэг линк явуулаад найз чинь энэ линкээр ч ороо бүртгүүлэх юм бол эхний захиалга нь $100 байлаа. Тэрнээсээ 20% хөнгөлүүлнэ буюу $80 ажиллаа хийлгэж болно. Найз ч ашигтай. Тэгээд хоёр нөгөө талаар болохоор найз чинь бүртгүүлээд ороод $100 ажлыг 20% хөнгөлүүлчихвэл чамд 20%-ийн тэр мөнгө нь орж ирнэ гэсэн. Одоо $100 ажил хийлгэвэл чамд $20 шууд орж ирнэ гэсэн. Гэх мэтчлэн тэр найз чинь захиалга хийгээд болсон 20% нэмэгцээр гад чамд $100 хүртэлх орох боломжтой. 100-аас дээш орохгүй $100 авах гэсэн. Тийм болохоор найзаа ороод $100 аваарай гэж байгаа юм хэвчтэй. За ингээд найзаа өрөнгөтэй найз чинь бүртгүүлж ороод ямар нэгэн захиалга өгөөд юм худалдаад авах юм бол тэрнээс нь 20% нь авсараа $100 авах. За энэ линкийг копи хийгээл хүмүүс хараач нь эсвэл шууд чи дараа Facebook дээр шеэр хийж чинь, Twitter дээр шеэр хийж чинь, мэйлээр шууд явуулчих болох чинь гэх мэтчлэн ингээд линкээ тараах юм. За өнөөдөр мөн бичлэг нэг иймэрхүү байна. За энэ сайтаар мөнгө олох хамгийн амархан аргыг нь сая заагаад өгчлөө юм. Энэ линкээ шеэр хийгээл болоо. За би энэ линкээ тайлбар хэсгээр тавьчихсан. Та нар энэ линкээр ороод бүртгүүлж болно. Эсвэл үнэхээр хүсэхгүй байгаа бол зүгээр fiverr.com гэж хичээл орчих болно. Орчихсон. За ийм байна. За дараагийнхаа дугаар. За би яг өнөөдөр энэ бичлэг оруулсан бэ гэхлээр нөгөө нэг одоо судалгаа бөглөдөг ч юм уу эсвэл реклам үздэг ч юм уу тийм бичлэгүүд оруулаад гэсэн чинь хүмүүс болохоор энэ чинь аягүй бага мөнгө олд юм байна шүү дээ. Ийм юм гэх мэт маш олон тийм мессеж бичсэн болохоор би одоо их мөнгө олохоор одоо зааж өгье одоо оруулж байгаа юм. Тэгэхээр их мөнгө олохын тулд та чадвартай байх хэрэгтэй. Ямар нэгэн тийм үү. Тийм чадвартай байж их мөнгө олно. Чадваргүй бол мэдээж нөгөө сайтуудаараа судалгаа бөглөдөг ч юм уу, зараа үздэг ч юм уу тэгээ мөнгө олоод явах болно. Үгүй би их мөнгө олмоор байна интернетээр гэвэл та одоо чадваргүй байж болно. Гэхдээ энэ чадваруудыг мэдээж сурч болно. Сурч нь юу гэж болох вэ гэвэл мэдээж YouTube үзээд сураад та лого хийдэг болж болно. Аудио микс хийдэг болж болно. Дижитал маркетинг хийж болно. Гэх мэтлэн юмнууд хийгээ сурах боломжтой. Тэгээд сурцсан хойно мөнгө олох вебсайтыг чинь би өнөөдөр заагаад өглөө шүү дээ. За энэ вебсайтаар ороод би мөнгө олох юм байна. За одоо ингээд дараадаа ер нь бол аль болох тийм зар үзэх судалгаа бүглэх тийм жижиг мөнгө олохоор ер нь оруулахгүй бай гэж бодож байна. Гэхдээ хүмүүс мэдээж хүүхдүүд ч юм уу те яг би чадваргүй ийм аргууд олныг оруулаад үзэх гэдэг хүмүүс мэдээж оруулна. Бодож байгаа. За тэгээд ийм байна дараадаа Fiverr дээр болон өөр сайтууд дээр яаж мөнгө олох талаар өөр их мөнгө олох ямар аргууд байна гэж ороод явах болно. Тиймээс бичлэгийн маань лайк дараарай, шеэр хийгээрэй, subscribe дараарай.
шеэр хийж найзуудаа харуулаад одоо график дизайнаар сурдаг ч юм уу янз бүрийн тий код бичдэг програмаар сурдаг ч юм уу аудио микс хийдэг ч юм уу ийм хүү авьяастай найзууд ч юм уу энэгээр сурж байгаа найзууд байвал энэ видеог шеэр хийж үзүүлээд тэр найзтай амжилтанд хүрэхэд нь тусгуулаарай гэж хэлье. За ингээд өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү байна. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзлаа.